Сонирхогчдын хөл бөмбөгийн зуны аварга шалруулах тэмцээн 5 дугаар сарын сүүлээр эхэлж 9 дугаар сар хүртэл үргэлжиллээ. Зуны турш нийт 30 орчим баг 5-ыг харьцах 5 форматаар 3 лигт хуваагдан өрсөлдөж хэн нь шилдэг болохоо тодруулсан юм. Үр дүн нь хамгийн хүчтэд тооцогдох Премьер Лигт Алекс Групп болон Загустай Сити хүрэл мөнгөн медаль хүртэж аваргаар Синержи Групп тодорлоо. Танахаар ийм өндөр амжилтад хүрч үнэхээр авраг болохын тулд юунд хамгийн их анхаарах ёстой вэ? Өнөө өд спортод авьяас дангаараа хангалтгүй болсон. Тогтмол бэлтгэл үр дүн авчирна. 7 хоног тогтмол 2-3 удаа бэлтгэл хийх хэрэгтэй. Одоо өрсөлдөө маш ширүүн болсон. Дараагийн чухал лиг болох 1-р дивизионд 3-р байрыг Рубеж баг эзэллээ. Манай баг бол шинэ. Энэ бол анхны маань улирал. Ерөнхийдөө боломжийн тоглож чадсан гэж бодож байна. Цааш өсөх зүйл их байна. Лиг жилээс жил төвжиж, шинэ багууд нэмэгдэж, төвшин улам өсөж байгаа учраас бид ч мөн бэлтгэлээ чангалах болно. 2-р байрыг Твиком телевизийн баг авлаа. Бид Горосветийн дарга Алексей Туланов, Баяр Намдаков, хотын захиргааны аппаратын дарга Николай Намсараев нарын дэмжлэгийг онцлон талархаж байна. Мөн өөрсдийн удирдлагад баярлалаа. Одоо тэднийг футзалын өвлийн улирал хүлээж байна. Футзалын шинэ улиралд өөрсдөө харуулахын тулд хичээнэ. 2-р байр эзэлсэн мэдээж авраг болохыг хүсэж байлаа. Гэхдээ зорих зүйл бий. Бид улам илүү хичээх болно. 1-р дивизионы аваргаар Моксохон баг тодорлоо. Ирэх жил Премьер Лигт медалийн төлөө өрсөлдөнө. Энэ бол огт өөр төвшин, илүү бэлтгэл шаардлагатай. Бид одоогийн гişгээ хамтдаа нэгэн зорилготой байж чадвал бүх зүйл амжилттай болно гэдэгт итгэлтэй байна. Харин доод лигт 102 дугаар хорооллын хөл бөмбөгчид авраглалаа. 5 дугаар спорт сургууль болон лидер багууд шагнал байранд орсон. Байгууллагуудын дунд зохион байгуулсан Кооператив лигийн шилдгээр Ремстрой компани тодорсон. Яг одоо өвлийн футзалын улирал эд өрнөж байна. 50 гаруй баг хүч үзэж байгаа бөгөөд тэмцээн 4 дугаар сарын сүүл хүртэл үргэлжилнэ. Аваргын тэмцээн нийт 6 лигтэй. Суперлиг, Алт мөнгө хүрэл лиг мөн шинэ багуудад зориулсан хөгжлийн лиг. Энэ жил 21 багийг батан оролцуулсан. Мөн Ахмад тоглогчдын тоо нэмэгдсэн бөгөөд 40 нэмэх насны ангилалд 9 туршлагатай баг өрсөлдөнө. 9 опытнейших коллективов. Дмитрий Гамбоев, новости дня. Урлагийн энэхүү үзэсгэлэн гүн утга философийн өрмөц агуулгыг өөртөө шингээжээ. Буддийн болон индуист домогзүүд вахана гэдэг нь дээд хүчний дамжуулагч, тэдний шидэт илэрхийллийг зөөдөг оршихуй гэсэн утгатай. Зураач Зандан дугаар авч өөрийн бүтээлч замналыг ийм л утгаар тодорхойлдог байсан. Тэдний бүтээлүүд дундаас ялангуяа харч чулуугаар уралсан баримлууд онцгой сэтгэл татдаг. Даши Нимавичийн зандны харч чулуутай харилцах нэг онцгой уялдаа байсан. Тодруулбал чулууг юунаас ч өмнө сонсох, түүний өөрийн хэлбэрийг мэдрэх ухаан, чулуу өөрөө ямар дүртэй вэ гэдгээ хэлж өгдөг юм шиг. Зандангуй түүний хэлж өгсөн дүрийг багахан засч өнгөлж тайлбарлах үрийг гүйцэтгэдэг байсан. Даши Нимаевич Занданы хаш чулуутай харилцах шинэ онцгой уялдаа байсан. Тодруулбал чулууг юунаас ч өмнө сонсох, түүний өөрийн хэлбэрийг мэдрэх ухаан юм. Чулуу өөрөө ямар дүртэй вэ гэдгээ хэлж өгдөг юм шигэ. Зандангуй түүний хэлж өгсөн дүрийг багахан засч өнгөлж тайлбарлах үүргийг гүйцэтгэдэг байсан. Үзэсгэлэнгийн зочид уран баримлчин өвөрмөц сэтгэлгээ, нарийн мэдрэмжийг өндрөөр үнэлж байна. Эндхийн хамгийн содон бүтээлүүдийн нэг бол энэ баримл. Анх харахад жирийн чулуу мэт санагдавч үнэндээ амь чувны дүр юм. Зураач нэгэн удаа Максимиха орчны эрэг дагуу алхаж явахдаа энэ чулууг олж харсан бөгөөд тэр даруй энэ дотор шувууны дүр оршиж байна гэж мэдэрсэн гэдгээ. Зандангуй олон тооны бүтээл төрөөгүйч хийсэн бүхэн нь онцгой өвөрмөц өндөр түвшнийх байдаг. Зандан Дугаарвын мэндэлсний 60 жилийн ой зориулсан үзэсгэлэн Сампиловын нэрэмжит дүрслэг урлагийн музейд энэ сарыг дуустал үргэлжилнэ. Дмитрий Беликов, Данил Щербаков, новости дня.
Это современный... Энэ бол орчин үеийн нэхмэлийн суурь шиг ийм төхөөрөмж үйлдвэрүүдэд байдаг. Өнөөдөр гэр бүлийн урланд ийм төхөөрөмж дээр ажиллаж сурах боломжтой. Гэхдээ юуны өмнө хамгийн энгийн зүйл буюу нэхэх үндсийг мэддэг байх шаардлагатай. Эрхүүгийн оршин суугч Людмила Захаровская яг эндээс эхэлжээ. Тэр анх удаа нэхмэлийн зүй барьж байна. Би өмнө нь ийм зүйл огт хийж байгаагүй. Сонирхолтой болоод л эхэлсэн юм. Анхнаасаа сонирхдаг байсан. Өөрөө хийх нь гоё сонирхолтой штэ. Хамгийн гол нь өөрөө гараараа хийх чинь сайхан байхгүй юу? Энд хүмүүс эзэмшсэн ур чадвараа амьдралдаа ашиглаж чаддаг болтол нь заадаг. Дараа нь хүн бүр энэ ажлыг мэрэгжлийн болгож бас болно. Бидэнд нэг жишээ бий. Манайд гар урлалаар нэхмлийн багш ажилладаг. Тэр бүхнийг эхнээс нь заадаг. Суралцагч бүрт алхам бүрийг тайлбарлан үзүүлдэг. Харин хөрш өрөөнд бас нэгэн орчин үеийн маш хэрэгтэй чадварыг заадаг юм. Тэр нь санхүүгийн боловсрол юм. Хүмүүс мөнгөө зөв удирдах, бодиттой шийдвэр гаргаж санхүүгийн тогтвортой байдалд хүрэх нь чухал. Энэ сургалтад 20 гэр бүл бүртгүүлжээ. Гэр бүлийн урланд хичээлүүд энэ оны 9-р сараас эхэлсэн. Ажил сургуулийн цагтаа зохицохоор хуваарийг уян хатан гаргадаг тул амралтын өдрөөгүй ажилладаг байна. Энэхүү төсөл манай гэр бүлийн урлал нь бага орлоготой болон амьдралын бэрхшээлтэй нөхцөлд байгаа хүүхдтэй гэр бүлүүдэд зориулагдсан. Бидний зорилго эдгээр айл өрхийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулах явдал юм. Урлагийн хичээлд бүртгүүлж өөртөө шинэ хэрэгтэй зүйл сурыг гэсэн хэн бүхэн ирж болно. Уцтаж бүртгүүлэх эсвэл олон нийтийн сүлжээгээр холбогдоход хангалттай. Сергей Коваленков специально для программы «Новости». Татьяна Альферова бол мэрэгжлийн тамирчин. Тэр олон жилийн турш сэлэлтээр хичээлж, зөвлөлтийн спортын мастер цол хүртэж байсан нэгэн. Харин бодибилдингийн ертөнцид 6 жилийн өмнө хөл тавьсан нь энэ спортод чин сэтгэлээсээ дурлаж, амьдралынхаа салшгүй нэгэн хэсэг болсны илрэл юм. Я мама 3 детей. Би 3 хүүхдийн ээж. Анхны зорилго маань турах, булчингаа чангалах байсан. Гэтэл яван явсараа паверлифтингийн тэмцээнүүдэд оролцож хамгийн ихний уралдаандаа спортын мастерын боловсролыг биелүүлсэн. Выполнила кандидата в мастера спорта. Татьяна эмэгтэйчүүдийн классик бодибилдинг ангилалд өрсөлддөг. Энэ нь 2 үе шаттай үзүүлбэр юм. Шүүгчдийн өмнө шугамд гарч харьцуулах үндсэн хэсэг, дараа нь өөрийн зохиосон чөлөөт хөтөлбөр. Испанд болсон дэлхийн аврагч Татьяна энэ форматаар тайзнаа гарчээ. Бэлтгэл бол маш хатуу дихтэй. Тогтмол олдон цагаар хийх бэлтгэл мөн тусгай хоолны дэглэм. Подготовка идет. Миний бэлтгэл яг таг хуваартай. Хагас жил үргэлжилдэг юм. Дасгалжуулагчтайгаа хамтран шат дараатай ажиллана. Заавал зөвлөх төвшиг тулгуур хүн хэрэгтэй. Дэмжлэг үнэхээр их шаардлагатай шүү. Түүний хэлснээр энэхүү ангилалд биеийн өөхийг аль болох багасгаж, булчингаа тодорхойлон харуулах нь хамгийн чухал. Тиймээс хагас жилийн турш амттангаас бүрэн татгалзаж, бараг өдөр бүр бэлтгэл хийжээ. Самая сильная команда. Энэ дэлхийн аваргад 3 ангилалд манай Оросын баг төрүүлсэн. Оросын баг хамгийн хүчтэй. В номинациях одержали победу. Бодибилдингийн дэлхийн аваргад 65 улсаас 1500 гаруй тамирчин оролцсон. Ийм өрсөлдөөнтэй тэмцээнд Татьяна амжилттай оролцож, өөрийн ангилалд 2 дугаар байранд шалгаран дэлхийн дэд аварга болсон юм. Оросын холбооны улсын уугуул ард түмний этноскоп наадам энэ жил 5 дахь удаахаа зохион байгуулагдаж, төвийн бүсийн оршин суугчдад алс орнод Арктикийн өв соёл, ахуй амьдралтай танилцах боломж олгож байна. Тайзан дээр ардын бүжиг, дуунууд, павильон дотор ангийн болон майлангийн хувцас, үндэсний гар урлал, сонирхолтой амттангууд зочдыг өгдөв. Бүс нутгийн уран бүтээлчдийн үзэлбэрийг Москва хотод үзэх боломж бараг байдаг учраас хүмүүс их дуртай. Хөмбөр хойд туйл эсвэл алс орнууд руу явж үзэх боломжгүй шүү дээ. Тиймээс энэ бол жинхэнэ бэлэг юм. Энэ жил Якут улс анх удаа оролцож байна. Багийнхан өөрсдийгөө тун онцлогтойгоор танилцуулахар шийджээ. Хомуусын аялгаунд бүх зочдыг хөлдөөсөн загсаар хийсэн алдарт строганинагаар дайлав. Энэхүү хойдын амттан олон хүнд таалагджээ.
Ёстой амттай. Би загсан их дуртай. Загас идэж өслөө штэ. Идэхгүй загас гэж үгүй. Загасгүй бол байж ядна. Якут загсны амттайгээ Якутскэд очиж үзсэн дайлуулж цайлуулсан. Ам эвгүй орхитол итсэн штэ. Энэ өдөр амтлаа зогсохгүй. Зормлын уламжлалыг гүнзгүүрэл мэдэж авах боломж ч гарсан юм. Варвара Логинова олон жил хүлдүү загсыг зөв хэржих тухай эмэгтэйчүүдэд зориулсан хичээл зааж иржээ. Хүмүүс бүгдийг сонирхож байна. Хаана нь хамгийн амттай, нурууны ясыг иддгүү, яг хизээ иддэг юм гэх мэт. Ер нь хойд нутагт хүмүүс юугаар хоолдог вэ гэх асуулт ч олон ирсэн. Маш ээлдэг хөтлөгч бидэнд өөрийн амьдралын тухай ярьсан. Үнэхээр сэтгэл хөдлөхөм. Энэ бол манай амьдралаас тис өөр ертөнц. Маш их зүйл мэдэж авлаа. Сэтгэл догтлон байна. Наадмын хүрээнд өргөн цар хүрээтэй интерактив хөтөлбөрч зохион байгуулагдав. Хүмүүр янз бүрийн мастер класст сууж, загсны арьстай ажиллах, эсвэл өнгийн цагаар уламжлалт гоёл нэхэх зэрэг ур урлалыг туршиж үзэх боломжтой байлаа. Хятадын тусгай цагиргааны бүс Синган хэдэн 7 хоногийн турш регби, триатлон, элсэн гар бөмбөг зэрэг 8 төрлийн тэмцээнийг хүлээн авлаа. Тоглолтын сүүлийн өдөр хүртэл үзэгчид тасралтгүй ирсээр байсан нь эдгээр үндэсний тоглолт үзэгчдэд ямар сэтгэл үлдээх вэ гэдэг асуултыг төрүүлнэ. Тийм ээ, салах хэцүү байна. Урд нь ирж үзэх боломж гарч байгаагүй. Өнөөдөр л ирлээ. Үндэсний спорт наадам яг ямар байдгийг өөр нүдээр харлаа. Бүгдийг үзсний дараа Санганд энэ том арга хэмжээ зохион байгуулах хүндэтгэл ноогдсон нь үнэхээр бахархмаар санагдлаа. Энэ хэмжээний спортын үйл явдал ямар уур амьсгалтай байдгийг би одоо л боддоор мэдэрлээ. Энэ бол Гуандун, Синган, Аомен 3 бүс хамтран зохион байгуулсан анхны үндэсний наадам юм. Оршин суугчдад ихээхэн бэлэгдэл түүхэн ач холбогдолтой. Энэ удаагийн тоглолт надад онцгой дурсамжтай. Учир нь Синган хотод анх удаа болж байна. Синганда төрж өссөн хүнд ийм том спортын арга хэмжээг энд харах боломж цөөхөн. Тиймээс тоглолтыг энд зохион байгуулахар болсныг мэдэнгүүтээ би нэн төрийн тасалбар авч зөвхөн Синганыхаа багт бус бүх багт урам зоригч тэмцгээр ирсэн. Учир нь энэ бол манай улсын тэмцээн шүү дээ. Урьдчилсан тооцоогоор энэхүү тоглолт Синганд 100,000 орчим жуулчин татсан байна. Үр дүнд нь зочид буудал, худалдаа, тээвэр зэрэг салбаруудын өсөлт эрч хүчтэй өсжээ. Мэргэжилтнүүд ийм төрлийн томоохон уралдаан нь урт хугацааны эерэг нөлөөтэй гэдгийг онцолж байна. Бүс нутгийн Хуанган, Синган, Амоны их булангийн бүс аль хэдийнэ баталгаажсан брэнд болсон. Харин ийм хэмжээний арга хэмжээ энэ брэндийг улам хүчрхэгжүүлдэг юм. Учир нь спорт өрсөлдөөний сэтгэлгээ бол хүмүүрт ойлгогддог нийтлэг хэл. Гарал үүсэл ямар ч вэ хүмүүсийг улам ойртуулдаг. Энэхүү 15 дахь удаагийн үндэсний тоглолт нь спортын өндөр амжилтыг харуулж зогсохгүй. Спорт хүмүүсийг нэгтгэж, хөгжилд түлхэж өгч, олон нийтийг урамшуулж чаддаг хүчин зүйл гэдгийг батлан харууллаа. Алиса Касюк, Джен Сун У, Сижитян. Первый в мире конвейер. Хувийн нисдэг төхөөрөмжийг цувралаар үйлдвэрлэх дэлхийн анхны үйлдвэр ашиглалтад орлоо. Airage компани бүтээсэн энэхүү модульд газар агаарын хосолтмол систем нь босоо чиглэлд хүрч буух боломжтой. Салдаг нислэгийн модулийг захилгаан хөдөлгүүрт жип машинтай хослуулсан технологи юм. Гуанчжоу хот дахь энэ үйлдвэр өндөр түвшний автоматжсан роботын системийн ачаар ирээдүйд жилд 10,000 нисдэг төхөөрөмж үйлдвэрлэх хүчин чадалтай болно гэж компани мэдэгдэж байна. Үйлдвэрлэлийн аргачлал нь захилгаан автомашины үйлдвэрлэлээс сэтгүүлсэн ч нисхийн салбарын өндөр наривчлалын түвшинд хүргэж боловсруулсан гэв. Но доведены до авиационного уровня точности. Тэр шаргал бүсэд байгаа робот автомат тав хийх процессыг гүйцэтгэж байна. Уламжлалт нисхийн үйлдвэрлэл автомашины үйлдвэрлэлтэй харьцуулахад маш бага тоо хэмжээгээр үйлдвэрлэгддэг. Харин бид жилд 10,000 нисдэг төхөөрөмж гаргах, өөрөөр хэлбэл 30,000 тутамд нэг төхөөрөмж үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа учраас автоматжуулалт сонголт биш, зайлшгүй шаардлага болсон. Автоматизация становится не опцией, а необходимостью. Машину с летательным модулем. Нислэгийн модультай энэ автомашиныг газрын тээврийн нисэх бааз хэмээн нэрлэжээ. Тус төхөөрөмж өнгөрсөн 10 дугаар сард Хятад улсын хилээс гадна анх удаа туршилтаар хөөрч Дубайд амжилттай газардсан. Үүний дараа Персийн булангийн бүс нутгаас энэ загварын
захиалга ирсэн бөгөөд 2027 он гэхэд нийлүүлэлтээ эхлүүлэхээр төлөвлөж байна. Нэг төхөөрөмжийн үн ойролцоогоор 280 мянган Америк доллар гэв. $280,000. Арабын нэгдсэн Эмират болон Персийн булангийн арабын орнуудын хамтын зөвлөлийн бүс нутаг сүүлийн хэдэн 10 жилд дэвшилтэт технологи, ялангуяа хувийн нисдэг тээврийн салбарт идэвхтэй хөрөнгө оруулж ирсэн. Ийм сэтгэлгээ бол манай бүтээгдэхүүний амжилтад нэн чухал хүчин зүйл юм. Түүнчлэн энэ шаардлагатай дэд бүтц, хэрэглээний олон талд боломж, мэдээж санхүүгийн чадвартай хэрэглэгчид бий. По мере того, как Эриж үйлдвэрлэлээ тэлж байгаа энэ үед их компани Xpeng ирээдүйн тээвэр зөвхөн цахилгаанаар зогсохгүй агаар төрнөх болно гэдэгт бүрэн итгэлтэй байна. Алиса Косюк, CGTN.